Анхаараарай. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Удам сайхан Монголдо уйдахын завгүй хэмэрлэг улаан цагаан цэнхрүүдийг шимтэн таардаг. Улирал дуусгаснаа нь унтах сэрхэхгүй зүтгдэг улаан манаатуудынхаа энэ шөнийн амар амгалан гэрья. Сайн байцгаана уу хөл бөмбөгийн шимтэн үзэгч та бүхэндээ энэхүү шөнийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол 2026 оны 7 сарын 20-ны 2 цаг 40 минут хавцаа болж байгаа хаа. Тэгэхээр өнөөдөр 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалийн тоглолт байгаа. Испани эсрэг Аргентин. Гэхдээ надаа өмсгөл байхгүй учраас өөрийнхөө Роналдо өмссөн байгаа. Тэгээд цэнгэлт хүрээлэнд үнэгүй үзүүлж байгаа гэсэн. Тэгэхээр хамтаа орцгоё. За уух зүйлтэй ордоогоо шүү. Сайн байна шүү. Шаны залуу. Одоо юм гээд За ингээд цэнгэлт дотор ороод ирсэн байна. Тэгээд ер нь надаас бусна бүгд Мессигийн өмсгөлтэй ганцаараа Роналдо байх шиг байна. Тэгээ одоо арт яг 3 цаг болох гэж байна. Тэгээд эндээс бол дэжгүй үзчих юм шиг байна. Нилээ их хүн цугларсан байна. За нэг хэдэн мянга бол хүрэхээр байна шүү. Бараг тоглолт тоглолт эхлэх гэж байна. Хамтаа үзцгээе. Монголын зүгтээ хөгжүүлж та Илэгцийн өмнө тоглоом зугаар гацаагүй. Арахгүй чинь 4 жил ганцхан болдог дэлхийн наурын гэрээсээ авшаалтай авралуудаа бүгдээ сангийн цонхоосоо тоглоомын хамтдаа найруулгаас хандаад ойртсон болоод тийгүү дэлхийн наурын авсан дэлхийн наурын финал дээр тоглох гэж үзэх вэ. Let's go Portugal. За. Испанийг дэмжиж байгаа шүү. Yes. Шөнө болж байгаа ч гэсэн хүүтэн биш байна. Ягаад гэвэл маш олон хүнтэй байна. 2010 оны дэлхийн аварга Испани 2022 1986 1978 оны Месси гарч байна. Мессигээс хонч одоо зүгээр болохгүй. Шууд өдөрсөн шахаад чинь. За ингэж л аргагүй. Лисандро. Захны хоёр хийх тавцсан байсан. Дэлхийн авто дотор. Энэ зүйл хамгаалт тусдаа маш хүнд өргөж болно. Хамгийн гол нь. За дэлхийн аврагын албан ёсны Хайтен хити модал. Ерөнхий ивент хийгч, багийн спортыг дэмжигч, голомт маань, дууданжуулалтын ерөнхий ивент хийгч, Net Capital. За шөнийн 4 цаг болсон байна. Эхний үеийн завсарлага дууссан 30 минутын завсарлага авна гэсэн. Тэр дунд нь шоу тоглолт болно. 2010 оны дэлхийн аварга Испани 2022 1978 1986 оны дэлхийн аварга Аргентин хоёр улс үзэж байна. Аль нь хоёр дахь дэлхийн аварга авах уу эсвэл дөрөв дахь дэлхийн аварга
хоо гэдгийг харах болно. Хоёрдугаар үеийг эхлэх гэж байна. Аргентин тэг, Испани тэг. Тайланд буюу одоо Ром бүлгүүд Станкович гэж стоон шүлжиж байгаа тэгээд анх удаагийн авашир орж стоон шүлжиж байж байна. Ямар гадаа өтгөл ямар шууд бүлгүүд хаалтаа гэж байна. Өвчнө зайга холбооны боохтой. Одоо эсрэг шүүрүү хийж байгаа одоо энэ ууруудыг авсан. Бид нар 자도에서는 고맙다. 야마토 뉴스 어플리가 다 За Аргентин болон Испани тоглолтууд үргэлжилж байна. 90 минут тоглосон. Тэг харьцаатайгаар тэнцэж байна. Тэгээ нэмэлт үе гарлаа. Сая явуулаа. Хүнтэй байна. Зөвлөлд эрдээр нэмэхдээ Аргентины хагас хамгаалагч Энзо Фернандес улаан хуудас авсан. За тэгээ ер нь бол тоглолт тэнцвүүхэн үргэлжилж байна. Ер нь бол довтлогоогоор бол Испани илүү, тоглолтоор бол арай илүүрхэж үзлээ. Аргентины довтлогоо бол тэгээ нэг гавьсангүй. Тэгэл нэг иймэрхүү л байна да. Хүмүүс бол иймэрхүү. Ингэж харагдаж байна. Аль баг ялах бол тоодох байх болно. Ясно. За хөл бөмбөгийн дэлхийн аваргын 2026 оны дэлхийн аварга шалралт тэмцээн дуусч байна. Испани болон Аргентины баг хоорондоо үзлээ. Нэмэлт цагаар 1-1 харьцаатайгаар Испани яллаа. Тэгээд
116 дахь минутанд Ферран Торрес хийж тэгээд 80 эдгээр үлээдээ Энзо Фернандес улаан утас авсан. Тэгээд хүн дутуу байсан Аргентин ихгүй илүү байсан Испаниар одоо хожигдож нэгтгээ харьцаатайгаар Испани 2 дахь удаага дэлхийн аварга болж байна. За ингээд гоё боллоо. За их 2026 оны дэлхийн аварга шалралт тэмцээний Испани болон Аргентины ишгшээ багийн тоглолтыг төв цэглэлт хүрээлэнгээс та бүхэндээ хамт хүргэлээ. Нэгтгээ харьцаатайгаар Испани ишгшээ баг 2 дахь удаага дэлхийн аваргад төрүүлж байна. За ингээд манай бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Баярлалаа.